Эндүү хайртай хүүгээ инхрилийн тэрэг залуу дөрвөн давхрын цонхоор хайртай дуулаа Өтгөр үргэх бороо учирлын их шиг шиврэн урдах хосоо ойхон зүгийг гэгцүүлдэ Урсах амьдралыг Улаанбаатар чамд хайртай Уртас уртон жидүү Улаанбаатар чамд хайртай Уруудаж өгсөх цаа Ухаарах хайрцсан Уянгын дуутай хот мен чамд би хайртай Хотын урд цагаан годамж хажуугаар зөрөх хүмүүс хүсэл сэтгэл минь хурдан тэмүүлдэ Хаврбод сэтгэл сэргээ хайрын уйлрал иржээ Цорын ганц инхри чамдаа би ярнаа Урсах амьдралыг Улаанбаатар чам хайртай Уртас уртон жилүү Улаанбаатар чам хайртай Уруудаж өгсөх цан Ухаарах хайрцсан Уянгын дуутай хот мен чамд би хайртай Улаанбаатар чамд би хайртай За стогоё. За өнөөдөр баярлалаа. За өнөөдрийн манай 25 дахь хүртлээс урт цагааны гудамж нэвтрүүлэг эхэлж байна. Үнэхээр одоо Улаанбаатар гэдэг энэ сайхан хот бол одоо урт цагаанаас эхэлсэн түүхтэй. Тэгээ өнөөдрийн манай нэвтрүүлгээр одоо яг Улаанбаатар хотын унган иргэд олон сайхан зочид ирсэн байна. За тэгээ хэдүүлээ өнөөдөр нэвтрүүлгээ сайхан эхлүүлээд за манай одоо нэвтрүүлгийн ерөнхий спонсор 150 жилийн түүхтэй алдарт Сан Мигэл пивэрээ хэдүүлээ. Хундгаа тулгая бүгдээрээ. За урт цагааны гудамж манд тугаа Улаанбаатар хот хөгждөг. Манд тугаа. Өнөөдрийн манай нэвтрүүлэг бол маш одоо сонирхолтой олон сайхан зочид ирсэн байгаа. Ялангуяа одоо манай хуучин 40-50 мянгатын одоо домог болсон ах нар одоо энэ сайхан одоо хүмүүс ирсэн байж байгаа. За хамгийн түрүүнд одоо бас та бүхнээсээ би бас голдны юу гэж асуух чинь хэрэг ер нь 40-50 мянгат гэдэг одоо ярьдаг. Яг одоо урт цагааны гудамж энэ 40-50 мянгатын хамгийн гоё байшин ямар байшин байсан бэ? Амлтхаа. Би байшин байхгүй энэ сандаг учраас. За. Урт гудамж байсан, усны гудамжийн хавар байсан. Хүүхд ах нас маань энэ ч өнгөрсөн. Аажимдаа нэг мэдсэн чинь тэгэл хот маань цэцэглээл. Тэгээ өнөөдөр энэ бол тийм онцгой газар болчлаа шүү дээ. Урт цагааны гудамж гэдэг. Урт цагаан маань бол байхгүй болсон ч гэсэн урт цагааны гудамж хэвээрэл байж шүү дээ. Тэгэхээр Улаанбаатарын салшгүй нэг тийм онцлог хэсэг нь бол урт цагааны гудамж зайлшгүй байж л таараатай. Тэгээд энэ гудамж бол нэрээрээ мөнхөд орших болно л гэж би ингэж ойлгож байгаа тийм. Хуучин бас манай аав ээжнэр ярьдаг байсан. Урт цагааны гудамжинд бол бас нэлээд олон хятадын 8-ачид ингээд ногоо жимс зардаг байсан. Тэгээ ялангуяа нөгөө хятадууд маш их байдаг байсан учраас хятадууд бас нэг пеншүү их сайтай байдаг гинэ. Яагаад гэхээр урт цагааны гудамжийн усны гудамжинд одоо бизнес хийхэд маш их одоо мөнгө төгрөг орж ирдэг. Тэгээ ер нь бол цаанаасаа нэг тийм өвгдөлттэй гэж ярьдаг. Яг таныг одоо байшингүй байх үед ер нь яг ямар шуухан байсан бэ? Яа гэр хороолт гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр бидний ч гэр хороолт л өссөн. Тэгээд ажимда байшингууд бий болоод 40 мянгат бий болоод би бол баг тойргийнх би 40 мянгатынх биш яг ихэндээ. Бүр нарийн дээр ярих юм бол би энэ ч ганцаархны хөдөөнийх шиг би чинь дорнод төрсөн юм тийм. Тэгээд оюу намаа 3 настай байхад манайхан хот руу нүгэд ирсэн учраас тэгээ үндсэндээ би ч одоо
энэ хотод энэ олон жилийн өнгөрсөн болохоор Улаанбаатар бол миний өрийн хот л гэж ойлгож байгаа. Гэхдээ яагаад ч би энэ хэсэг дуртай яг бол манайх энэ хард байсан эхлээд. Тийм. Тэгээ дараа нь бол бид нар тэр хойш баг тойрог руу нүүсэн учраас энэ хэсэг бол өөртөө миний хувьд бол хүүхэд ахуйнаас өнгөрсөн учраас тийм их ойрхон дотн санагддаг. За манай нэвтрүүлгийн бас одоо хүндтэй жоштой нэг Монгол улсын одоо 25 дахь ерөнхий сайд за Баярах ирсэн байгаа. За Баярахаа таны хувьд одоо урт цагааны гудамжтай Улаанбаатар хоттой юм та яг хизээс эхэлж танилцсан бэ? Гэхдээ би энэ төрсөн л дөө. Тэгээ би одоо анхны хүн нэг дэгдэг шүү дээ. Би тэдэн насныхаа ямиг санаж ингэж энэ би бодоход нэг 4-5 настай байсан юм болоо да. 40 мянгатын байранд орцсон байгаа юм. Ягаад гэвэл өндөр дээрээс хараад байгаа байхгүй юу? Дөрвөн давхрын цонхоор л харж исэн болтой юм шиг ээ. Одоо миний анхны дурсамж шүү дээ. Бороо ороод морин тэрэгтэй хүн явж байгаа юм. Тэгээ морин тэрэгтэй хүн одоо бодвол барилгачдын талбайгаас л манай байр гэдэг чинь бол хүнсний 20 дугаар дэлгүүрийн байр. Тэр л лавны 20-30 минут явсан баха. Тэгэл инкл донголтой тэр юугаар нь ингээд явж байхын би хараад сууж байгаа миний анхны тим одоо үлдсэн дүр зураг. Галтгооны өрөөнөөс шинэ борцгны үнэр гараад байгаа байхгүй юу? Эмээгийн маань одоо хайрж байгаа борцгны үнэр. Би тэрнээс л одоо анхны дурсамж маань байна уу да гэж. Урт цагааны гудамжийг бол сүйд арай жоохон том болоод мэдсэн. Тэр чул хүүхдийн бэлчээр баг штэ. 40 мянгатын хамгийн гоё байшин хамгийн гол газар нь юу юм бэ гэхээр улсын их дэлгүүр штэ. Би баг байхдаа сандгийн улсын их дэлгүүр баригдаад дуусаагүй байсан. Улсын их дэлгүүр дотор бодвол тоноглох гэж авчирсан байсан энэ өдрийн гэрэл гэж байна штэ. Ийм урт цагаан гэрлнүүд байна штэ. Тим гэрлнүүдтэй нэг хайрцаг задарсан болтой байд юм аа. Манай байранд л нэг тим баахан өдрийн гэрэл 60 тонны шүү дээ. Тэр л өдрийн гэрэл гарцсан байсан байгаа байхгүй юу? Тэгээд яг арай том боллоо. Жохон байхад бэлчээр бол тэгээд нэг их дэлгүүр ороод эмээтэйгээ нэг талах авах хэмжээний л байсан байх. Сүүлд нь арай том болоод ирэхээр эн чинь урт цагаан гэдэг юм манай энэ хэл хязгаар дотор байдгийн байна гэж ойлгож байгаа юм. Тэр үед чинь 40 мянгатын чинь төлөө төлдөг байлаа шүү дээ. Айл болгонд ингээ мод ирнэ. Ирсэн модыг бид нар чулуугаараа цохиж бох гаргаж авдаг байхгүй юу? Тэгээд одоо олдож байгаа бохин тэр. Тэгээ нэг хэсэг нэг тийм бохимсог болсон юм уу да. Нэг боронгийн бох байсан. Боронгийн бох тий. Модны даавархаа. Тий. Тэгээ бид нар ч одоо ярихад хүүхдүүд итгэхгүй бах. Гамтай ажиллаараа гэж бие биенээсээ ингэ дамжуулж ажилдаг байсан юм. Тэгээ нэг удаа энэ урт цагааныг өнгөрсөн түүхийг би сайн сандгий. Одоо энэ урт цагаанаас хойш бол янз янзын олон гуанз маанз тэр үеийн одоо манай Улаанбаатар хотод оршин сууж исэн хятад гаралтай иргэдийн хороол байсан юм шиг байгаа юм. Гуанз маанз маш их ихтэй, ногооны мохлог ийм тийм юутай. Тэгээ хөөрхөн мохлогнуудтай. Тэгээ би эмээдээ ороод эмээ би бохавэ гэж гэсэн тэгдэг гэдгийг. Тэгээд тэр бохин бол одооны нэг юм 90 цаасных шиг юм дөрвөлжин хийцсэн. Тэгээд надад ингээ хэдийг авч өчгөөд одоо би жажлах уу гэсэн жажил гэдэг. Тэгээ эмээ яаж энэ бохийг хийдэг юм бэ гэсэнгөө тэр өрөөнд нэг 10 хятад сууж байгаа. Тэгээ наадах чинь ингээ ажлаал ингээ бөөрөн хилээл ингэж хайрцагт нь хийгээд ингээ тавьдаг байхгүй юу гэж ухаандаа намайг бохноос гаргах гэж хэлж ийсэн үгийг нь би санд. Тэгээ урт цагаан гэдэг түүх бол эмээтэй минь холбоотой. Тэр хүний амнаас хамаагүй бох битгий авч ажиллажээ гэж эмээ маань надад заалах гэсэн тэр сургамжтай холбоотойгоор миний санамж буудаг баг. Цагааны гудамж бол одоо маш их дурсамжтай одоо санагддаг л да. Яагаад гэвэл манай хэн засгийн газрын ордны арын тэр архтай байранд байсан.
За тэгээд л одоо хагасаа өдөр ээжтэйгээ л одоо ээжтэй хөтлүүлээл 60-аад оны л одоо ихэн санагдаад байгаа юм л да. Тэгэл энэ удамжаар явдаг. Одоо Занбаатар музей гэдэг юм аа усан их дэлгүүр байлаа. Их дэлгүүр байгаагүй. Их дэлгүүрээр ээж маань орно. За тэгээд наашаага урцаагаан үйлчилгээ одоо цагчин гуталчин бараа их зардаг байсан санагддаг. Энэ танаа энэ 25-ын хажууд шар дэлгүүр гэж нэг сайхан дэлгүүр. Тэгээд эцсийн шиг маань энэ тэгэл ерөөсөө буцаад гэрлүүгээ явна. Тэгээ энэ бол одоо тухайн үед Улаанбаатарын хамгийн гоё гудамж. Хамгийн их хөдөлгөөнтэй том дэлгүүрүүд нь төвлөрсөн ийм сайхан гудамж байд. Тэгэл би одоо энэ уртцааны гудамж нэвтрүүлгийг үздэг л дээ. Үздэг дуртай. Тэр болгондоо одоо ээжтэй хөтлүүлж явсан маа санагдаад их сайхан сонирхолтой байдаг ийм л учиртай. Тийм учраас энэ уртцааны гудамж бол Монголын одоо хамгийн эртний хамгийн гоё гудамж л байсан. Долгио ах маань их ярьдаг байсан. Битээр чинь бас нэг 10 гаруй улс орноор явсан. 14-5 нэвтрүүлэг хийсэн. Тэгээд энэ хуучны байшин барилгуудыг бас хамгаалах хэрэгтэй. Энд чи одоо тэр хотын сүнс сүлд оршиж идэг юм аа. Тэгээ байшин барилга гэдэг маань одоо тэнд одоо агуу их мөр дөрж байгаа энд хөгжмөө бичижсэн. Одоо маш олон тооны одоо тэр түүх соёлын одоо өв тэнд одоо хадгалагдажсэн түүхтэй. Долгио ах битээр нэг Москвад явж байгаад яг багнасаа өнгөрүүлсэн нэг сайхан газар нь очиод одоо Долгио ах ярьж ирсэн. Энд би одоо анх одоо аав ээж маань ингээд векторул гэдэг хөгжим авчираад тэгээд тэр векторулыг сонсоод одоо ийм гоё хөгжмүүд байд юм байна. За дээр үеийн одоо тэр Америкийн жаз яаж хөгжижсэн. Тэгэхэд манай Монголд бол бас яг тэр Америкийн, Оросын барууны соёлууд бол яаж гоё орж ирж ирсэн. Долгио ахын талаар бол маш сайхан одоо гоё түүхүүд ярьдаг. Тэгээ өнөөдөр бас манай нэвтрүүлгийн бас одоо зочио хамарт их сайхан уран бүтээлчд ирсэн байж байгаа. За одоо манай хишгэ дуучин дүү маань Буяа хоёр маань одоо Долгио ахын одоо бас зохиосон нэг сайхан уран бүтээлийг бас та бүхэнд хүргэх гээд ирсэн байж байгаа. Энэ сайхан уран бүтээлчтэй хэдүүлээ өгтөж авъя. За. Оттой тэнгэрээс мишээ орчлон дэлхийг гэрэлтүүлэхээр онгон талда сарангийн Намайг чамтай ойруулахаар найрсаг дэлхийд учруулахаар нандин хайрын дуу хорвоод түрүү миний зүрхний татмын чимэн харц харараслаа айлан дуулах аврын шугуудтай хайцан нэрэлүүлж хослон дуулъя Хоёрын ус шиг оргилсон хараа үнэн зүрхээ хоёулаа холбоё Хоёрын ус шиг оргилсон үнэн зүрхээ хоёулаа холбоё Цэлмэг тэнгэрийг гүйүүлэхээр цэцэгт дэлхийг гэрэлтүүлэхээр цэнгэг талда нарангийн Амраг биднийг ойруулахаар азтай жаргалд учруулахаар ариун хайрын дуу хорвоод төрвөө Миний
зүрхний талтмэн чиний минь харц харараслаа Айлын дуудах хаврын шугуудтай хайзан нийлүүлж хослон дуулъя Уйрын ус шиг оргилсон хараа Үнэн зүрхээ хоёулаа холбоё Уйрын ус шиг оргилсон хараа Үнэн зүрхээ хоёулаа холбоё Браво. За үнэхээр гайхалтай. Хамгийн гол нь амьд хөгжим гэдэг чинь үнэхээр одоо гоё те нэг сүнслэг. Тэгээд Доолиахынхаа энэ дууг би анх сонсчоод ерөөсөө нэг юм хослон дуулаа тийм хайрын дуу гэж бодож ирсэн. Тэгээд бид тээр Москвад явж байгаад бас энэ дууны талаар ярьсан чинь их өөр утга учиртай дуу юм байлээ шүү дээ. Гамбал дахад энэ талаар их сайхан хууч ярих байхаа та. Хишиг жаргал буйна хоёрын энэ хувилбар бол энэ дууны за нэг 14 15 дахь хувилбар нь гэж би ойлгож байгаа. Их олон хүн дуулсан. Анхных нь бол манай Бадрууган аюулгэр хоёр дуулаад тэрнээс хойш бол одоо эн чинь 45 жил болчихлоо. Яг бол 1980 онд зохиосон дуу байхгүй юу? Зохиосон шалтгаан Джон Леннон Нью-Йоркт алагдсан. Тэгэнгүүт нь манай Бадрууган Долгион хоёр бол одоо ингээд цочролд ороод тэгээд уйтгаргүй ингээд тайлахын тулд энэ дуу зохиосон байна. Тэгээд үнэндээ гэж хэлэхэд бол анх сэтэл нь юм боловч аажимдаа явсаар байгаа би бол одоо ийм уянгийн хайр дурлалын дуу гэж ингээд залуучууд маань ойлгодог. Тэр нь буруу ч юм байхгүй. Ягаад гэвэл тэр дүүхийг мэддэг ч юм би мэдэхгүй ч хүмүүс бүр илүү олон байгаа учраас үнэхээр сайхан дуу. Дуу 10 жил дуулгаж байгаа бол сайн дуу гэж үзнэ хэвээр. 20 жил дуулах юм бол энэ ч гэсэн энэ олон жил дуулж байна гэж хэлнэ. 45 жил залуучууд одоо өөртөө ингээ ийм шин хувилбарыг гаргаад ирнэ гэдэг бол гайхамшигтай. Тэгэхээр миний найз Долгионы дуу маань бол олон жил цаашид ингээд дуулагдаад олон уран бүтээлчд өөрийнхөө урын санд энэ дууг бол оруулаад явна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй. За яг энэ дуу бол тэгэл эргээд чиний сайн ярьжсэн хотын соёлтой холбоотой байхгүй. Хот гэдэг бол үндсэндээ их олуула яаж зохицож бие биенээ хүндэлж бие бинийгаа ойлгож сайхан амьдрах вэ гэдэг энэ соёлыг л авчирдаг соёлыг хотын соёл гэж хэлэх хэрэгтэй. Эний төлөө Долгион бол их зүйлийг хийсэн. Хотод хуучин байшингууд нь үнэхээр шинж тэмдэг нь болсон тийм газрууд нь үлдэх ёстой гэж хүсдэг байсан. Эний төлөө олон хүнийгч одоо уриалж дайжтаад залуучууд хүртэл энэ хөдөлгөөнд нь бол хамрагдсан байдгийн. Тэгээ энэ нь цаашаа үргэлжлэн гэдэгт би огтхон ч хэрэгэлцэхгүй. Нөгөөтэйгөр хотын соёл гэдэг бол одоо үндсэндээ хамгийн том чухал зүйл нь юу вэ? Бие биенээ хүндэтгэлийн асуудал байхгүй. Чамд бол таалагдахгүй байж болно тэр хүний нэг хийж байгаа юм. Гэхдээ чи тэрнийг бол ойлгох гэж хичээх хэрэгтэй. Дээр нь бол чи таних гэж оролдох хэрэгтэй. Төвчээртэй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол энэ том хотод одоо хэрвээ төвчээр гаргахгүй юм бол
тэр соёл байхгүй бол энэ чинь хаваа сууж өрнө шүү дээ. Тэгэхээр энэ тухай л яриад байгаа. Маш энгийнээр ярих юм бол бидний чинь баг байхад Улаанбаатар хот чинь 3-400 мянган хүнтэй хот байсан шүү дээ. Тэгэхээр бид нар аль сургуульд ямар гоё охтууд байж гэнэ. Аль сургуульд биш ямар сайн тамирчин байдгүй. Аль сургуульд ямар хамтлаг байдгүй гэдгийг бол бүгдээрээ мэддэг байсан. Тийм л хот байлаа шүү дээ. Тэгээ одоо бол хот маань хөгжиж байна, өргөжж байна. Тэгэхээр бид нар энэ тэн зогцоод энэ ном шин дэг чаягаар нь амьдрахаас өөр арга байхгүй. Яг нь 60-д онд ч их том тесрэлт болсон тийм соёлын тесрэлт боллоо, хот бий боллоо. Дээрээс нь телевиз гэдэг том одоо айл гэрт бүхэнд одоо байж идэг юм дөрвөлжин хайрцаг. Тухайн үедээ одоо яг юу байдгийг тэрийг мэдэхгүй. Нэг хідэн одоо нэг баян айлтал байдаг байлаа шүү дээ. Баян айл гэхээс илүүгээр бас нөгөө юугаар авдаг байсан юм байна тий? Номероор авдаг байсан тийм үү шүү дээ юу. Баян ядуу гэдгийн тийм ялгаа байгаагүй заа юу. Бүгдээрээ үндсэндээ адилхан цалинтай, бүгдээрээ үндсэндээ ерөнхийдөө дээд сургууль төгссөн бол 700-аас 750 төгрөгийн цалинтай, дунд мэргэжтийнхэн бол 400-аас 500 төгрөгийн цалинтай. Тийм байсан учраас бол үндсэндээ бидний амьдрал бол нэг тийм адилхан байсан гэж хэлж болно. Телевизийн тухай бол энэ бол том тесрэлт. Телевизийн тухай ярих усууд энэ ч сууж байна. Одоо манай анх хотоос эхлээд манай баярч гэсэн ярих байх. Бүгдээрээ л ярина да. Би сандгийн 66 он байх. Монголд анх телевизийн нэвтрүүлэг нэвтэрж эхэлдэг өдөр. Тэгээ манай ээж залуу эрдэмтэн телевизийн нээлтэн дээр малчин, ажилчин, сэхэтний нэг 3 төлөөлөл үг хэлэх ёстой. Залуу эрдэмтний тоонд манай ээж очиж Монгол телевизийн нээлтэн дээр үг хэлж исэн юм. Манай гэрт бол телевиз байхгүй. Тэгээ ээж маань өглөө явахдаа би одоо ингээд нэг телевизийн нээлтэн дээр очино. Тэр хажуу талын байр нь сорож байгаа шүү. Чи тэнд очиж ээжигээ харуул хараарай гэд. Сорож байгаа гэдэг бол манай долгионы ирээдүйн хадам аав нь. Одоо долгионы маань эхнэрийнх нь аавынх нь ахгүй юу. Тэгээ би анх удаа ээжигээ телевизээр гарч байгааг 66 оны 9 сар шиг санагдаж байна. Жохон хүүт өдөр байсан байх ээж ингээд нэг жохон даарсан байдалтай. Телевизэн жохон жирэлс хийгээд антен ч гэж одоо бас нэг тийм хөгийн юм байсан байх нь. Хойч ингээд зогтдаг. Тэгэхээр энэ хотын соёл, хотын хүн гэдэг юм чинь ер нь телевизтэй шууд холбоотой. Тэгээ бид нар ч үзэх юм байдгүй байлаа шүү дээ. Тэгэл одоо нэг сувг нэгдсэн. Тэгээ тэрнийгээ эхнээс нь дуустарна. Би санд таблиц гэж эхэлж гарахад нь би урд нь сууж идэг байсан. Тэгэл мэдээ явлаа, уран сайхны нэвтрүүлэг явлаа, ургацын далай нэвтрүүлэг явлаа, кино гарлаа, таблиц гарлаа би унтдаг байсан. Тэгээд ээж аав маань энэ телевизийн донтой нэг нөхөр гарах нэ. Гэхдээ манай телевиз анх аваагүй юм шүү дээ. Тэр бас ховор байсан юм. Их дэлгүүрт 2 төрлийн телевиз гардаг байсан юм. Темп гэж. Нэг нь арай жоохон том 1900 төгрөг байсан шиг санагдаж байна. Нөгөөх нь арай жижиг 1600. Хар цагаан. Тэгээд одоо долгионы ирээдүйн хадмын очиж үзэж явах үед бол би ямар телевизийн үзчихснийг одоо сайн санахгүй байна. Манай хацтай жилийн дараа 1900 төгрөгийн арай жоохон темп телевизийг аваад тэр нь бас хөлтэй. Ширээн дээр тавьдаг нэг хөлбөр байна. 4 хөлийн ингээ угсраа хийчихдэг. Эвэ телевизээс салдаггүй хөөхтэй шүү. Бид нар чинь нэг хоёрхан сувг үздэг байсан. Тэгжээтэл чинь кабель гэж нэг одоо мундаг юм гарч ирээд 60 хэдэн сувг үзээ. Тэнд дотор чи одоо маш олон төрлийн тэр дэлхийн одоо 200-аад улсын соёл чинь телевизээр ороод ирэхээр бид нар ч мөр гайхдаг байсан. Одоо хүүхэд байхдаа чинь тэр цагаан шөнийн Албаны Романы Паурын зөвхөн л одоо нэг багны хооронд гүйдэг нэг 3 минутын видео гэж үзэх гэж шүнжэнгөө хүддэг байсан шүү дээ. Тэгээ энэ удаагийн бас нэвтрүүлэг дээр бас ирсэн байж байгаа. Манай сансар кабелийг бас үүсгэн байгуулагчдын нэг за инх жаргал ахаас бас асуу гэж бодлоо. Ер нь сансар кабель ингээд үүсээд телевиз ер нь үүсгэхэд байна шүү дээ. Яаж яагаад ер нь кабель Монголд орж ирсэн юм бэ? Би бол гайхаад байдаг байхгүй юу? Энэ кабелийн телевиз үүсгэн байгуулахад бол үндсэн гол үүргийг бол Баяр Инкбат 2 хийсэн. Эрх зүйн талаас нь асуудлыг шийдэж өгөөд
тоног төхөөрөмжийг оруулж ирэх асуудлыг ингэж шийдсэн. Кабелийн телевиз гэдэг ойлголт бол ер нь Улаанбаатарчуудын дунд ерөөсөө байхгүй. Бид нэгдүгээр давааг юуг авсан гэхээр бол маш их танилцуулга гаргасан. Кабелийн телевиз ийм учиртай, ийм сувгууд үүсэх юм ингэж юм. Тэгжээж айлуудаа эхний айлуудыг бол $50 урамшуулж яллаа шүү дээ. 50 улсынхаа төлөө, холболт хийлгэснийхаа төлөө. Ингэж кабелийн телевизийг бол байгуулж ирсэн. Бид бол кабелийн телевиз гэдэг юмыг бол 3 үе шатыг дамжсан. Нэгдүгээрт бол гагсаал кабелийн үе гэж байсан. Тэр бол ерөөсө 25 сувгаас илүү явуулж чаддаг техник технологи байсан. Дараагийн үе нь бол шилэн кабель гэдэг зүйл орж ирсэн. 3 дугаар үе нь бол одоо энэ тоон телевиз гэдэг. Одоо энэ тоон телевиз маань олон төрлийн технологиор ингээд хөгжөөд явчихсан. Тухайн үед бол кабелийн телевиз гэхээс Улаанбаатарт кабелийн телевиз байгуулагдахаас өмнө 80 оны сүүлч хүртэл аймгийн 18 аймгийн төв бол үндэсний телевиз, одоо үндэсний телевиз, Монгол телевизийн нэвтрүүлгийг тухайн өдөрт нь авч чаддаг байсан. 1-2 хоногийн дараа бичлэгээр очдог байсан. Ингэж үздэг байсан. Хагас бүтэн сайдар байвал 2 өдрийн нэвтрүүлгийг монтажлаад 4-өөс 6 цагийн нэвтрүүлэг болгож аймгийн төвд хүргэж өгдөг байсан. Тэгээ радио релений шугам гэдэг улс байгуулаад тэгээд аймгийн төвүүд эхэлж авдаг болсон. Юуг бол ганцхан Монгол телевиз. Цаана тэгэхээр бол 300 хэдэн сум байгаа шүү дээ. Сансар кабель телевиз бол яасан гэхээр технологийн шинжилт хийгээд өөрийнхөө тоон телевизийг технологиг боловсронгуй болгоод сум суурин газарт тоон телевиз 4 сувгийн телевизийн тоног төхөөрөмжийг бүгдэнд нь суурлуулж нийтдээ 376 сум суурин газарт 4 сувгийн телевиз үздэг болгосон. Тэгэхээр чинь Монгол телевиз Улаанбаатар 25 тэгээ ТV9-ийг гаргадаг байсан. Тухайн үед долгио ах бол их гоё нэвтрүүлэг хийж ирснийг би сандгийн. Ялангуяа сансар кабелийн телевизээр ингээд хөгжмийн одоо олон сайхан нэвтрүүлгүүдийг гаргаад. Тэгээ одоо бол нөгөө интернет гэдэг юм хөгжөөд бид ингээд Google дээр янз янзын мэдээлэл авчдаг. Гэхдээ тухайн үед бол ерөнхийдөө Орос бас нэг хэдэн социалист системийн эдийн улсуудад явж исэн улсууд л сонин ном сонин уншиж ижил мэдээллийг авдаг. Их л хязгаарлагдмал байлаа шүү дээ бидний мэдээллийн үед. Тэгээ Баяр ахын хувьд бол бас тухайн үедээ би сандг юм аа. Алтан ах та хэд маань одоо залууч байж тухайн үедээ цаг үе залуучгүй гэдэг их гоё тийм асуудал дэвшүүлсрүүлэг хийж ирсэн тийм ээ. Телевизтэй их олон юмар холбогддог юм. Би телевизийн хүн биш. Яг сүүлд нь одоо сурвалжлагч болоод одоо энэ 25 дугаар телевизийг анх байгуулсан Алтай авирууд нартай хамтарч олон юмд л оролцож байсан л да. Тэрэн дотроо одоо шил цаг үе залуучууд гэж нэвтрүүлэг байдаг. Тэгээ нэг гоё юм болсон юм аа. 90 онд манай энэ улс орны чинь амьдрал оронгороо өөрчлөгдлөө шүү дээ. Тэгэхэд бид одоо итгэхгүй дээ бид тал зарим нь жоохон гарцсан, зарим нь дөхөж яваа улсууд байна. 30 эдтэй залуучууд байлаа шүү дээ. Хуучин амьдрал дууссан, шинэ амьдрал эхлэх гэж байна. Одоо яаж амьдрах юм бэ? Тэгээ хүн одоо өөрсдийнхөө сонирхдаг имийг л хөөцөлдсөн дөө. Тэрэн дотор юу байсан бэ гэхээр телевиз. Би 88 онд анхудаа Монцамигийн хэдтэйгээ Япон явж үзсэн. Кабелийн телевиз гэдэг имийг анх тэнд үзсэн юм аа. Гээрээс дуустгүй 400 хэдэн сууг байгаа байхгүй. Тэгээ би бол тэр Японд санх шин унтаагүй. Тэр 400-ийн дуусах гэж үзэх гэж. Тэгээд Япон хэлээр юм чинь. Тэгтээ ойлгож байгаа юм. Энэ бол мэдээний сууг байна. Энэ бол одоо хөгжмийн сууг байна. Энэ спортын сууг байна. Энэ түүх уран сайхны болтой юм, киноны сувг болтой юм шиг байна гэд. Тэгээд би ирээд найз нөхдөдөө ярьж байсан. За ер нь цаан чинь урт цагаанаас цааш дэлхий байна шүү.
Энэ имийг л одоо Монголдо оруулаад ирэх юм бол хайдтай мөн том буян болох юм шиг байна гэж. Тэгээд найз нөхдөдөө ярьж байгаа л мөнгө төгрөгч байхгүй шүү дээ. Ярил зөндөө юм би. Ганцгийн 8 зөндөө явла. Би хамгийн гол нь яг энэ телевиз байгуулж явах үед Америк судлаачаар очдөг. Манай гэрээ сулгүй Америкийн тэр дүүргийн кабелийн телевизийн нэг офис нь байхгүй юу? Тэгээ би охинтойгоо нэг хамт ороод би Монголоос ингэж ирсэн судлаач хийж байгаа хүн байна. Тэгээд найз нартайгаа Монгол кабелийн телевиз байгуулах гэж байгаамаа. Энэ одоо ер нь хэр ашигтай идвэ, хэр хэцүү идвэ гэд. Адстарс тэрнийг байгуулсан хүн тэр үед байсан. Тэгээ надад хэлдгий юм хэлсэн. Танад өөр кабелийн телевиз байв юу? Байхгүй. Тэгвэл танаа ханхных болох гэж байгаа юм уу? Тийм. Тэгвэл асуудал байхгүй. Бүх юм хай. Тийшээ ор. Манай дүүрэгт 6 кабелийн телевиз байна. Би өрсөлдөж байна. Би үйлчилгээний багцаа сайжруулж ижил тэмцээн дотор ялна. Танаа хэрөөс өөр байхгүй юм бол ор. Банкн дээр оч. $100 зээл. $100 чи 40 мянган айлд кабелийн телевиз оруулж чадна. Кабелийн телевизийн үйлчилгээ $5-аас $100 байдаг. Үйлчилгээнээс багцаасаа хамаарат. Чи 10-аар тооц. 40 мянган айлд сар болгоны $10 авъя гэж бодъё. Жилийн дотор чи оруулсан хөрөнгөөнөх. Чи баян бол кабелийн телевиз энэ юу бусад бүх ажлаа хай. Монгол руугаа яв кабелийн телевиз байгуул. 95 он гэдэг чинь бас л 30 жилийн өмнө бас л үнэхээр том миний дээр ярьж байгаа үе чинь 93 он байхгүй юу? 93 онд та Америкт очижсэн. Тэр Америкт ярьж байгаа нь байхгүй юу? Тэгээд тэр чинь одоо амралт омралтаар яриад найз нөхдөдөө уулзаа тэгээд бидэнд өгдөг бидний авдаг зээдэг $100 сая ч гэж хааваагаа билээ. Ял ганцхан манцаг болсон доо. 95 он гэдэг чинь тоног төхөөрөмжөө оруулж ирээд угсраад эхний нэг 2-3 мянган айлтай болж яваад телевизээ нээж байгаа чинь 95 он үстэй тийм ээ? Тийм ээ? 94 оны 3 сард тэр худалдаа тэр яриа болдог чинь тэр баг тийм ээ? Тэгээ яам гэж байхад тушаал гараад цогтгүй сайд байлаа шүү дээ. Кабелийн телевиз байгуулсагаа гэдэг. Тэгээд одоо бүтэн жил хөөцөлдөөд зөвшөөрөл юм бас гарч өгдөг их юм болсон. Бид бас мөнгө төгрөг бэлтгэх ёстой. Тэгээд өвөр Монгол руу баяр битээр яваад тэдний аж ахуйн радио телевизээс улсын хор бол доо. Тэдэнтэй уулзаж бас тоног төхөөрөмж юм аваад. Тэгээд 95 оны одоо 6 сард анхны юу цацж байгаа. Тэгээд одоо дээвэр дээр антенна тавьсан одоо уйлжсэн санагдчих. Хэдүүлээ дэвхцээд. Гайхаад тий. Гэхдээ нөгөөдхөө ихний сигнал авахгүй. Тэгтэл одоо дээрээ CNN, BBC, нөгөө Германы Deutsche Welle одоо гэдэг л одоо 20 цовгийн юм гараад ирдэг бидний бид чадлаа штэ. Бид чадлаа гэдэг. Тэгээд одоо баярлж одоо уйлж исэн. Түүхэн тэрэлдээ 95 онд. Тэр кабелийн телевиз гэдэг чинь бол асар том мэдээллийн хүүсвэрлэл байхгүй юу? Би жишээлбэл тэнд юу сонирхож ийсэн бэ гэхээр тухайн үед 24 цаг явдаг CNN-ийн мэдээг сонирхдаг байсан. Ямар сүлжээ байгуулж дэлхийгээс ингэж мэдээлэл авдаг юм бэ? Гэтэл долгион хажууд нь нөгөө нэг шинэ жилээр отож хардаг бооны нөгөө юу ч үлээдээ. Окей. Санремо тийм ээ сүүлд нэг 2 цаг л үзүүлдэг байсан биз дээ. Бүтэн жил хүлээж шинэ жилийн 12 сарын 31-ээс нэг нь шилжих шөнө үүрээр орцсмол гаргадаг байсан баг. Энэ нь 24 цаг гараад ирсэн. Тэр долгионы толгойд өөр юм орж ирж байгаа байхгүй юу? Хөгжмийг нон-стоп явуулах сууг юм байна. Энийг ер нь бол их чухал юм. Дараагийн алхам юу вэ гэхээр би нэг сүүлд уулзахад бид нар өөрийнхөө суугийг нээсэ. Би дүүтэйгээ ангерматайгаа хамт ажиллаж байгаа. Манай энд вэ штэ. Тоглолтод хөгжимдөг хуурдаг улсууд бол ингээд чихээ салахгүй байна.
Би Монголын MTV-г байгуулах бодолтой байна. Монголын клипний чанарыг харж гэнэ үү чи? Ингэж өсөж штэ. Дэлхийн хэмжээнд хүрэх гэж штэ. Би нөгөө урлаг соёлоос холхон учраас мань хүний ярьсан юмны хагас ухсыг ойлгоод өнгөрсөн байх. Хүн хүний сонирхдаг юм өөр байхгүй юу? Кабелийн телевизтэй болсон гэдэг бол ерөөсөө монголчуудын нүд чихэн нэгдсэн. Урт цагаанаас цааш хэл хязгаар нь даваад гарцсан гэсэн үг би ойлгож байна. Интернеттэй л төстэй л юм да тийм ээ. За 21 онд одоо ардын хувьсгал ялжээ. 90 онд ардчсан хувьсгал ялжээ гэдэг тийм ээ. 95 онд сансар 95 онд кабель. оюуны хувьсгал ялжээ Монгол. Маш том одоо эргэлт хийсэн шүү дээ бид энэ дэлхийд дахинтай танилцуулах. Тийм учраас энэ бид одоо энэгээрээ бас бахархдаг л Ялангуяа тий өнөөдөр манай нэвтрүүлгийн бас одоо гол зочноор одоо сансар кабелийг үүсгэн байгуулсан одоо хоёр ах нар маань ирсэн байж байгаа. Тэгээ ялангуяа 30 жилийн хугацаанд бол асар их одоо монголчуудын нүдийг нээсэн байна. Би бол ангирмагчиг бол их сайн сандгийн. Би UBS телевизэд бид нар бас ингээ ажиллаж байхад манай Балхаа ах, Баяраа ах гэдэргээд бид нар байж хахад анх ангирмагч орж ирээд энэ UBS Music гэдэг одоо том сувгийг нээе гэд. Тэгээ ялангуяа тухайн үедээ яг шууд амьд одоогийн нөгөө social network гэдэг юм байхгүй байхад шууд нөгөө камертааных маань орж ирэл юм ярьдаг. Тухайн үед бол би чинь дууны найруулагч хийгээ суудаг байсан. Тэгэхэд бол үнэхээр бол гайхамшигтай төсөлт хийж чадсан. Ялангуяа ангирмагчээсээ бас асууя. Ер нь Долгио ахын бас нөлөө их байлгүй яг мэдээж тааж гисэн бас маш олон том одоо хөгжмийн том төслүүдийг хийсэн шүү дээ. Зогсооч. Тэгэхэд хэдэн настай байсан бэ? Тэгэхэд чи би чинь нэг жоохон байсан. 98 онд UBS Music нэвтрүүлгийг анхлан санаачлаад өөрөө найруулад өөрөө хөтлөөд Шимгээ найзтайгаа UBS Music нэвтрүүлэг санаачилж хийсэн. Би 20 эдтэй бацаа байсан. Тэгээд би сүүлдээ өөрөө залхуураад камертоныхныг санал тавиад тэр нь яг одоо би залуу байсан дандаа 5 өдөр хийдэг байсан. Би өөрөө шоутах гэдэг. За тэгээ би өөрөө туршлагатай болж гисэн. Үүнийг Долгиах өөрөө ажиглаад сансар кабель телевиз дээр улбаанаас S Music гэд 24 цагийн сувг шүү. Үүнийг Долгиах би тэр тухайд Dashcam Nature Sound, Nature Sound гэд дуулаачийн сургалт байгуулагдаад тэнд багшлаад байж Долгиах маань саналтай. За ингээд S Music 24 цагийн нэвтрүүлэг сувг хиймээр байна. Тэгээд энийг чи одоо ингээд ажилуулад аялуулад ингээд хиймээр байна. Чи ингээд явуулаад хийгээч гэд ингэж саналтай. За ингээд энэ сувгийг ажилуулсан. За энэ сувг Монголын рок попод маш сайн хөгжил дэвшил үе таалах хувь нэмэр болсон. Монголын рок попыг одоо чанар чансаа өөрөөр хэлбэл клип мейкеруудын дунд маш том өрсөлдөөн, маш том одоо соёл дэвшил болсон. SCH телевизээс гадна 2003 онд байгуулагдсан S Music сувг нь Монголын хамгийн анхны 24 цагийн хөгжмийн сувг бөгөөд үзэгчдэд орчин үеийн хөгжмийн ертөнцид болж байгаа бүхий л мэдээллийг шуурхай хүргэж, ялангуяа рок поп хөгжмийнхний бүтээл, залуу дуучид, хамтлагуудыг сурталчлах, гаргаж ирэхэд тодорхой хувь нэмрээ оруулж яваа хүүхэд залуусын үзэг дуртай сувг юм. Түүл продакшны өрсөлдөөн болсон. Үүгээр улбаалаад Pentatonix, UBS Music Video Awards ч юм уу олон шагналт цомууд гарч ирсэн, уралдаан тэмцээн болж ирсэн. Олон одоогийн хэллэгээр олонний танилуд буй болсон. Үүний тод жишээ сая одоо хишиг жаргал байж болж байна. Одоо Kiwi гээл те. Ингээд дууч хамтлагууд их мандагж гарч ирсэн. Үүнд одоо би маш их баярлалаа гэж хэлбэр. Өнөөдөр энэ сууж байгаа инх бат ахыг баяр ахад энэ кабель телевиз байгаагүй байсан бол бид байхгүй байсан. Байх жишээтэй. Долгиах маань одоо энэ маш буянтай үйл ажиллагааг хийсэн. За тэгээд одоо энэ сувг маань маш одоо их мөгөөчтэй уг нь ингээд үргэлжлээд яваад байх байсан. Гагцхүү одоо нэг хурган дарга гарч ирээд хаасан бөлгөө гэж байгаа. За тэгээд бид нар ямар дарга тийм хаасан бэ? Одоо санахгүй байна. Бид нар бизнес гэж бодож байгаагүй шүү. Долгиах маань дэмжээ. Энэ хүмүүсийг дэмжмээр, энэ залуучуудыг дэмжмээр, бити бизнеснүүдээр ангирмаа хараарай.
одоо тэрний тоглолт болох чинь дэмжээр ингээд явсаар тухайд YouTube байгаагүй, Facebook байгаагүй бид нар бүгд нь ингээд сайхан үнэхээр залтайгсан. Ингээд маа ерөөсөө л үздэг сувг нь тэр шүү дээ тийм. 2-3хан телевиз байсан. Нөгөө өдрийн 6 цагийн эфирд нь хэдэн цагт нь дуу хөгжим гарах клипийг гарах үлээ тийм. Энэ сувг чинь 24 цаг гарч. Тэгвэл энд би нэг жишээ хэлээ л да. Бид нэг ажилчдаа шүүмжлүүлдэг байхгүй. Шинэ жилийн явуулахгүй бол тэгээ нөгөө бүх дуучин хамтлагууд ирж манад тоглох гэдэг. Яагаад тоглох гэдэг вэ гэхдээ нөгөө зургатаар өөрсдөө реклам юм олон дахин гаргуулах гэдэг үсэд байдаг. Гэхдээ тэгээ эхний 1-2 жил мэдхгүй тоглуулаад дуулуулаад байсан. Тэгсэн шүүмжилдэг. Гэхдээ захирлууд минь энэ чинь концерт болоод байна шүү дээ. Шинэ жилийн үдшилэг бид бас бүжиглэмээр байна шүү дээ. Тэгээд нэг бүртгсэн чинь 60 хэдэн ангир дуучин хамтлаг ингээд ирээд бүртгүүлсэн. Тэгээ уучлалтгүй байгаа. За нэг 10-ыг аваад дараа жил та нар ирж дуулаарай гэж. Тэгж шавж хамтлаг дуучид. Тэрийг дагаад мэдээ залуучууд бол энэ дуу хөгжим энэ рок попийнхэн бол одоо аргагүй мундаг нектарч одоо энэний сувгаар бол одоо хөлн дөрөнд ганцхан дорсон. Үнэхээр бол гайхалтай. Монголын одоо телевизийн түүхэнд одоо 30 жилийн хугацаанд одоо нүдийг нээж гарыг нь ганцхан төрөж өгсөн. Одоо энэ сайхан сансар кабелийг үүсгэн байгуулсан ах нартай өнөөдрийн бас 30 жилийн баярын мэндийг хүргээд хэдүүлээ нэг сан мигэл бий байгаа. За тэгээд та бүхэндээ би бас гоё юм дайлах гээд авчирсан байж байгаа. За манай нэвтрүүлгийн спонсор одоо Шидэд хүнс гэдэг компани. Одоо бид нар чинь гадаадын ингээл нэг хэдэн жил үйлдвэрлэгдээд агуулгад нь мэдэгдэхгүй болсон бичээ хэдэд байгаа шүү дээ. Гэтэл одоо яг энд одоо манай монголчуудын одоо бас оюун ухаан шингэсэн одоо энэ чацарган нэрс үхрээнүүд одоо маш гоё одоо Монгол орны одоо энэ гоё жимс хийгдсэн юм гоё жигнэнгүүд байж байгаа. Та нараа сайхан жигнэнгийг идээрээ ялангуяа одоо маш гоё эслэгтэй энэ гоё жигнэнгийг идээрээ бүгдээрээ. Би аваад задлчихсан. За. За би цаашаагаа дамжуулж байна. Sora Bites гэдэг. За баяр ахныг та идэд үзтээ. Та бол одоо олон газрын одоо янз янзын бичээ идсэн. Яваас идчихээ да. Идэд ирнэ. Та одоо хэлэндээ. Ингээд тэгэхээр компанид тохироогүй гэж рекламад болох юм аа. За одоо энэ компани бас их азтай компани байна. Тэгээ Монгол улсын 25 дахь ерөнхий сайдаар одоо бичээнээр рекламдуулна гэдэг чинь ямар азтай компани байгаа. Би амсыг хэлсэн. Та нэг амсаад нэг хэлчихсэн. Амсчихад ярил л да. За тэгээ. За баяр ахыг нэг жоохон хүлээж байгаа амсуулаад яг ямар байна гэдгийг нэг сэтгэлээ авъя. Кабелийнхаа 30 жилийн ойцоорлыг нэг цагаан тулгая да тий. Манай нэвтрүүлгийн спонсор Испани 150 жилийн түүхтэй Самигээд бий. За баяр ах бит хоёр дээр нуугаад байна да. Хаад маань ерөөсөө тэгээд пив уухгүй нэр машинтай байх шиг байна да манайхан. За тэгээ өнөөдрийн манай нэвтрүүлгийн бас зочноор одоо авиаслаг одоо үнэхээр одоо гайхалтай одоо миний лав одоо баг багт одоо оюун бүлэгчгээд яг л ийм ихч байсан яг л нэг гой сайхан дуулаад та одоо яг л одоо тэр баг багтлаас хэвэндэл байж байна. Тийм мөнхий бас утсан юм шиг. Тэгээ оюун бүлэгч маань бас долгой ах юм бас олон сайхан дуунуудыг дуулж ирсэн шүү дээ. Тэгээд өнөөдрийн одоо энэ сайхан нэвтрүүлэгтээ оюун бүлэгчийн тайзан дээр үрж сайхан дуугийн сонсё. За тэгээ. За юуны өмнө ийм сайхан хүндтэй нэвтрүүлэгт ийм сайхан миний дандаа хүндэлж явдаг ах нартай маань намайг ингээд бас хамт оруулсанд маш их баярлалаа. Та бүхэндээ маш их та бүхэн бол миний хувьд одоо үлгэр дуурайл минь болдог шүү. Тийм. Тэгээд долгион ах минь ч гэсэн миний бүр одоо төрсөн ахаас минь өөрцгөө ийм сайхан ах таарлт болгондоо дандаа гоё урмын үг тэгээ бас хэлсэн үг нь эргээ ботхоор дандаа нэг гоё бодууштай тийм сайхан гэгээлэг дандаа тийм үг хайрлж ухаан хайрлж явдаг байжээ. Тэгээд долгион ахынхаа 3 дууг дуулсан бас би их азтай хүн. Тэг өнөөдөр та нартай зориулаад бас нийт үзэгчдэд зориулаад мөн долгион ахынхаа дурсгал зориулаад долгион ахын зохиосон дуунаас дуулсан хөлье. За.
намайг үнсээд өнөөдөр уулзна гэсэн танилцаад удаагүй боловч таалагдсан чимэн надад таван цагт уулзна гэж хэлснээр чинь талуудын төвчин хүлээн болсон цагаач өнгөрлөө болий гэж эргэж үзлээ бодол татсан гэнэ бүсгүй би борон норон зогслоо өглөөнөөс сонслээ өнөөх залуу бас санлаа чүдэр хүлээлээ бүр цайтал бодож хонлоо танилцаад удаагүй боловч таалагдсан чимэн надад таван цагт уулзна гэж хэлснээр чинь талуудын төвчин хүлээн болсон цагаач өнгөрлөө болий гэж эргэж үзлээ бодол татсан гэнэ бүсгүй би борон норон зогслоо өглөөнөөс сонслээ өнөөх залуу би санлаа өдөр өнгөрсөн хөр залуутай танилцлаа танилцаад удаагүй боловч таалагдсан чимэн надад таван цагт уулзна гэж хэлснээр чинь талуудын төвчин хүлээн болсон цагаач өнгөрлөө болий гэж эргэж үзлээ бодол татсан гэнэ бүсгүй би борон норон зогслоо бодол татсан гэнэ бүсгүй би борон норон зогслоо Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхийд дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Сая таны дууг сонссон чинь таны хоолойг ингээд сонссон чинь бүр нэг 17-8-тай тийм 20-тай охин шиг тийм хоолой сонсогдож штэ. Ер нь тэгж та ер нь тэгж бодож дуулсан баг тий. Яг тийм нэг юм залуу одоо бүсгүн хайр гэдэг утгаар. Тэр гана ийм байна. Бидний ярьж байгаа сэдв өнөөдөр юугаарэ чухал вэ гэхээр хараа 90 онд урт цагаан гэдэг цагааны гудамж гэдэг нэвтрүүлэгт орж байгаа. Баянг нэг шинэ зааг үе рүү орж ирлээ шүү дээ. Тэгээ бид нэр их азтай гэж би боддгийг. Ягаад гэвэл хүн ямар үед азтай байдаг вэ гэхээр мэдээж хүн сонирхсан юм руугаа явхлаар азтай байна шүү дээ. Нэг талаас. Нөгөө талаас сонирхсан юм нь амьдралынх нь их үүсвэрийг өгж ивэл бүр сайхан биз дээ.
За тэр үед яг вэ бид цөмөрөөл адилхан гараанаас гарсан байх. Түрүүний одоо Гамбалт хоёрыг ингээ яриад манай баян ядуу гэж байгаагүй. Цөмөрөөл дундчдуу байсан. 90 оноос бол эн чинь нөгөө зах зээл арчлалын гараа эхэллээ шүү дээ. Тэгээ бид нар юугээрээ азтай вэ гэхлээр бол нэг сонирхсан юм руугаа орсон юм. Би бол одоо шүнжин кабелийн телевиз гэдгийг сонирхоод сууж исэн хүний хувьд сонирхсан хүн байдлаараа шүү. Гэтэл энэ бол нөгөө талаасаа бизнес болох юм болвол бас амжиргааны их үүсвэр юм байна гэж бид ойлгосон. Тэгээ бид дамар байгаагүй. Одоо гол ажил хийсэн улсууд бол манай инх бот, манай инхчэр одоо миний багийн найз нар. Би бол нөгөө төр захиргааны ажил хийгээд, судалгааны ажил хийгээд оролцсон. Тэр дээвэр дээр юм хүмүүс угсарж яхад нь би гүйжил байсан. Тэгээ гол ажлыг одоо манай хэдэн найз нар өнөөдөр бидэнтэй байхгүй болсон байгаа долгио маань гүйцэтгэж байсан юм аа. Манай хэрэглэгчдийн доо 100 мянга хүрдэг байхгүй. Нөгөө нэг над хэлжсэн Америк чи сая доллар зээлээд 40 мянга, 60 мянга, 80 мянга, 100 мянган хэрэглэгчтэй болсон цагт тийм ээ. Наадах чинь талхны мохлог шиг сар болгон шавнд мөнгө өгнө. Тийм сайхан үе бас ирсэ. Өөрөөр хэлэх юм бол хөрөнгө оруулсан юмныхаа үр шимийг хүртэх тийм сайхан цаг үе байсан. Сансар кабель телевизийн ачаар олон хүний нүд чих нэгдсэн байх. Би хувьдаа найз нартайгаа нийлсний хувьд бол нэг хэсэг бол Санкогийн хувьд тундажгүй болоод ирсэн. Бодоод үзтээ 100 мянган хэрэглэгч. Улаанбаатар хотод 100 мянгаас цаашаа хэдэрсэн. 100 мянган хэрэглэгчдээс хэдэн төгрөгийн татвар авч байгаа билээ дээ. Хураамж тийм ээ. Сар болгон тэр мөнгө ороод ирнэ гэдэг бол бизнес мөн үү? Тэгэхээр хэд гурван цаастай болчиход бид нар алт тухайн гэж явсангүй. Архины үйлдвэр байгуулна гэж явсангүй. Ерөөсөө сонирхож байгаа юм. Монголчуудынхаа нүдчхийг нээх энэ салбар руу орё доо. Тэгээ энэ бол бас л нэг талаасаа эрсдэл шүү дээ. Тэгээ одоо тэрнээс хойш 30 жил өнгөрсөн байна. Одоо өнөөдөр кабелийн телевиз нэг тийм сонин зүйл биш. Сансар кабель маань би одоо тэнд байхаа болсон. Үйл ажиллагаанд нь оролцохоо болсон. Гэхдээ миний машинд би дуртай үедээ телевиз үздэг байхгүй юу? Тэрнийг хэн хангаж байна? Бидний байгуулсан сансар кабелийн телевиз өнөөдөр надад ийм бололцоог хангаж өгч байна. Өөрийнхөө боломжийн орон зайд орсон тогтсон хэвээр байна. Хажуугаар нь зөндөө олон шинэ юм гараад ирлээ шүү дээ. Хэмжээнд одоо хот хөдөөгөө нийлээд 50 гаруй байна шүү дээ. Өхөл бүтэн кабелийн телевизүүдийн холбоо гэж байгуулагдав. Одоо бидний л мөрөөр явсан. Сувгийн телевиз гэдэг чи одоо бараг 60-аад сувгийн телевиз. Гамбалд манай инээмсгэл шуулгын төлөөлөө тийм үү сууж байгаа хүн биш. Энэ чинь манай бид чи юм л да дэлхийн маш том өндөр хөгжилтэй орны мундаг том телевизүүдтэй харьцдаг. Байхгүй өдөр тутам одоо нөгөө одоо факсаар явуулна да тэр үчиг нөө интернет байхгүй. Албан бичих солилцсон байнгын юм ирнэ. Бэлтгэсэн англи хэлтэй орчуулагч мэрэгжилтэн байх. Тэгээд одоо Гамбалтыгаа гуйгаад Гамбалт маань гэрээр юм хийн 2-3 жил манай одоо гадаад харилцааг эргэлж ирсэн хүн байхгүй Гамбалт маань. Тийм учраас манай энд чинь хүндч орчны нэг болоод ер нь Гамбалт ах, Гаавыг ах одоо энэ мундаг эрх мэд чи ерөөсөн Монголын хамгийн анхны англи хэлтэй хүмүүсийн нэг баха. Тухайн үедээ би Гамбалт ахыг юу гэхэд ч манай аваар ингэчээр бол долгио өдр одоо тэр үчин бүх юм л үндсэндээ орос хэлээр агаад англи хэлээр бол бас яг хүн ярьж тэрний нэг том нэр төлөөлөгч нь сууж байна. За баярлалаа. Гамбалт ах хоёр ч ингээд гадаадаар аялал бид нар чи нөгөө I am hungry Big Mac-аас өөр юм байхгүй. Тэгэхэд чинь яг тэр Америкт очиод Канадад очиод ямар гоё нэвтрүүлэг хийж илаа. Тэгээ Гамбалт ахаасаа бас асууя гэж бодоод байгаа. Анх ер нь ингээд аяллаа нэвтрүүлэг хийгээд Алтайхтай
явж байхад одоо та хоёр чинь бас нэг гадаад явхад чинь бас нэг юм соёлын шоконд ордог ч юм уу бишгүй л одоо бас их тийм хөгжилтэй явд тохиолж ирсэн баг тий. Сонирхолтой сайхан зүйл гэвэл маш олон. Паян гэх юм бол надад тохиолдсон паян баг байхгүй. Дандаа алтаатай л холбоотой паян гол бий. Алтаач их тийм сонирхолтой. За би тоглосон. Ёо үндсэндээ бол сая инкот хэллээ 30 жилийн өмнө энэ кабелийн телевиз гэдэг чинь Монголд орж ирээд юу авчирсан бэ гэд ингээ бодохоор бидний гадаад ертөнцтэй шууд холбосон байхгүй. Бид нар 24 цаг яг юу болж байгаа үйл явдлыг тэр дорн мэддэг, тэр сонхон нэгц гадаад ертөнцтэй шууд холбогдсон гэж ингэж хэлж байна. Хоёрдугаар одоо би бүр 30 жилийн өмнөх биш. Би 60 жил, 70 жилийн өмнөх юм ярих гэдэг. Бид нар анх одоо барууны хөгжмийг бол маш ховор хүнд нөхцөл цөөхөн одоо гадаад явдаг дипломат авдан хүмүүс л авчирдаг байсан. Тэр пянснаас сонсож одоо инээмсэглэлийн анхны одоо бүрэлдэхүүн үед бидний тэр хөгжмийн сонирхол дээр нь одоо бидний тэр мэдлэг бол үүсчихсэн байхгүй. Тэр хөгжмийг шууд гэрт маань аваад ирсэн том тесрэлт байхгүй. Телевиз гараад ирж байхад одоо театр кино хэрэггүй болно гэж ярьдаг байсан бол театр кино байсан хэвээрээ л байж. За тэгээ интернет гараад ирсэн чинь Sony хэвэл хэрэггүй болно одоо удахгүй телевиз хэрэггүй болно гэж хэлсэн байсан хэвээрээ л байж байна. Гэхдээ юм болгон өөрийн орон зайтай, өөрийн гэсэн аудитортой. Одоо бол 30 жилийн дараа ингээ эргээд харахад болоо штэ бидэнд болоо штэ. Одоогийн шиг их гоё өнгөтэй юм харагдаж байгаагүй. Маш их зовлон бэрхшээл байдаг байсан. Нөгөө кабель чинь авчиад хулгай хийн. Зисийг авах гэж. Тэр үчин төмөр зис урагш нь явуулдаг байлаа штэ. Тэгээд ерөөсөө маргааш өглөө босох чинь хэдэн 100 метрээр нөгөө байхгүй. Пажизэнд угсараа тавьсан тоног төхөөрөмжийн чинь металл төмрийн хогд авчиж хийн гэдэг ингэдэг байсан. Камер байхгүй, гудамжны камер. Юу ч байхгүй. Ерөөсөө өдөр болгонд өглөө ирнэ, бөөн дуудлага, бөөн хэрүүл. Баашингаар нь авчиад тастаад аваад явчих. Ингээд дээр нь ямар бас хэцүү байсан гэхээр бол тоног төхөөрөмж нь бол штэ хасах нэмэх 30 хасах 20 нөхцөлд ажиллах тоног төхөөрөмж байхгүй гадаа. Манайх чинь өвөл хэд үрдэг үлээ? 40 хүрнэ, 50 хүрнэ. Тий. Тэгэхээр тэрнийг бол штэ манай инженерүүд бол штэ их овжин их сэргэлэн сэтгэж юу яасан гэхээр бол штэ ерөөсөө энэ шөнийн цагаар гацаад байгаа асуудал бол штэ манай тоног төхөөрөмжүүд бол штэ тийм ээ дамжуулах байгууламж. Тэр чинь нэг 200 м яваад л шонгийн модон дээр татцсан юм дээр чинь нэг ийм төхөөрөмж тавих байхгүй дахин дамжуулахын тулд. Тэгээд тэр маань царцсан. Тэгээд ямар шийдэл гаргасан гэхээр зах дээр гараад эсгээ аваад эсгээгээр үлгэгддэг. Тэргээ. Тий. Тэгээд тэгж өвлийг барлаа. За ашгүйдэ гэж хэлсэн чинь хавар гэдэг чинь хамгийн хүнд үе байсан байж. Яг хөөхтөр нөгөө шөнийн цагт нь хасах хүйтэн хэмтэй байгаад байдаг. Өдөр нь дулаан болчдөг. Нөгөөд чинь өөрөө нэг жоохон бас халдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө эсгийдсэн чинь өдрийн цагаар бас зохимжгүй болоо. Тийм бас их зовлон байдаг байсан. Тэгэхээр нь яадаг байсан гэхээр нөгөөдөрт нь жоохон цонх гаргана. Ийм маягаар одоо монголчлох гэдэг юм уу тийм юугаар ингэж юунууд хийн. Тэгээ нөгөө пажизэнд үүдэг ингээд салаалагч биш үү? Алга болоод байхгүй юу? Ерөөсөө хулгай хийгээд. Тэгэхээр нь зах дээр очиод харсан чинь нөгөө доорн сонин тавьдсан дээр нөгөөдөл чинь зараа зогсож байгаа. Ер нь сайн сайхан суугчид их хэрэг болж ирсэн. Мэдээж яхад нөгөө юм тасарчих дээр тэр доор нь гарчихлаа гэдгийг мэдээд тэр доороо гүйж гараад олцсныхаа өвдөн дээр отоо сууж идэг. Тэгэхээр тэр үед нөгөө 90 оны таран шат байсан хүүхдүүд чинь дулаан болох дээр бүгд дээвэр дээр гарчдаг. Тэгээ нөгөө дээвэр дээр тоног төхөөрөмж байдаг учраас нөгөө зэвсвисийг аваад тэгээ доошоо уухт нь орчин суугчд маань хэрэглэгч нар барьж авдаг. Гэх маягтай бүр одоо үйл үзэж сансар кабель байна. Хачир гоё гарна. Шин сансар кабель гэдэг байдаг.
бүр дүрс нэгтэр бол хачин гоё. Тийм юм ажиглагдаж манайхад хараахан байдгүй тэр кабли асуу. Бүр тэр нэгтэр их гоё, ерөөсөө их гоё байдаг шүү дээ. Олон юутай, сувгтай. Тийм бай. Үнэхээр одоо гайхамшигтай зүйл хийсэн. Бас нэг Төлбөр гайгүй бас. Дээрээс нь анх ба штэ ингэж ийсэн. за Оросын сууг гаргадаг байлаа штэ бид чинь одоо 6-7 сууг байсан. Ортнигээс ихсүүлээл. Тэгээд Долгион юу хариуцдаг байсан. Долгион маань Оросын нэвтрүүлгийн програм аваад хөтөлбөрийг аваад бид нар чинь тэгээ хэвлэдэг байсан юм. Тэ сонь дээр гаргадаг байхгүй Новости Монголийнхаа хавсралт болгож. Тэгээд эрхүүд таньдаг дипломатаар факсаар явуулна та тэр үчир факс л байлаа шүү дээ. Тэгэл хөөрхий явуулна нэг 7 хоногийн хөтөлбөрийг. Тэгээ нэг удаа уцтаадгүй яасан бэ гэсэн чинь түрүү явуулсан одоо замдаа явж байгаа гэж авч яадаг. Факсыг. Тийм хөвгтэй бас болж ирсэн тий. өнөөдөр бол үнэхээр одоо гайхамшигтай сайхан өдөр болж байна. Тэгээ манай нэвтрүүлэгтэр бас айдуугаа өрөх гээд манай дуучин хишгэ маань ирсэн байж байгаа. Хишгэ манаас одоо Долгион ах юм бас олон сайхан дуунуудыг дуулж байгаа. Хишгэгээ сайхан хэдүүлээ. Өгтөж авъя. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд Каблийн телевиз бол бидний хувьд бол одоогийн интернет, Instagram, Facebook бүгдийг оруулж ирсэн. Тэгээд Монголын рок попын одоо түүхийг одоо яг тухайн үед яг халуун тогооноос нь бидэрт хүргэдэг байсан. Тэндээс бас бид нар маш их inspiration одоо урам зориг одоо үлгэр дөөр айлал маш их гоё тийм өнгийг бидний амьдралд нэмжсэн. Тэгээд Сансар Каблийн телевизийн үндэслэгч одоо хүндэт ах нар та бүгддээ бас ойн баярын минь төргий, багштай баярын минь төргий, бас тантай энд ингээд уулзах нэр төрийн хүргэе хэрэг байна. За тэгээ миний дуулах гэж байгаа дуу бол Зуны дурлал Монгол Улсын Урлагийн гаяа сэтгэлтэн Долгион ахын маань ая ийм сайхан дуу. Тэгээ Долгион ах бол бидний хувьд Монголын рок попыг шин залуу үеийнхний одоо эцэг шиг, найз шиг үнэхээр тийм нүмертэй, маш их тийм үн цэнтэй тийм хүн одоо ч бидний зүрх сэтгэлд ая дуутайгаа амьдарсаар байгаа. Тийм учраас 100 цаг ирж гин амьдрал үргэлжилж байна. Тэдийн сайхан үнийг дурсаад, хайрлаад өдрийн хамтдаа Зуны дурлалыг дуулцгаая. Туслангаас готорох гэж зуны тэрнийг нь дуулаараа. Замын унаан дайдах гэж залуу чанд би гараа өргөлөө. Түмэн гэрлэр чимсэн шүний хаатруу. Түшигтэй санагдсан чамтай. Замын талаас түжүүх болсон. Түмэн гэрлэр чимсэн шүний хаатруу. Түшигтэй санагдсан чамтай явлаа. Чиний намуу яриад чэн би авчээ.
хотод сурхаар би чиний намуу яриад чам би авчээ чиний зодон харцанд чам би уярчээ чиний бүдэхэн гарт чам би дуудацчээ чиний хадун үсэлтийг би мартахгүй чиний бүдэхэн гарт чам би дуудацчээ чиний хадун үсэлтийг би мартахгүй Баярлалаа. Одоо нэгд гой босоод ирсэн юм чи үргэлжлүүлээд бас долгийнхын дуу хайрын совин хамтдаа бүжгэлцгээе. Одоо бүгдээрээ бүжгэлцгээе. хайрын совин татлаа хайрын зүүн зөндөө татлаа хүлээсэр жилсэн зүг хүслээрээ зөглөн цаг ирлээ сэтгэл гэдэг үчим чамайг нарсаар хоёртой надуулан багтаа сэшээ салхи явдаа чамайг зүүн шимэн зэлмэх тэнгэр цолон татнаа зэжин дунд чимэн нэрнэ нартай өдрийн борши хангасаар хан чимэн хангуун шигэрнэ хайрын совин татлаа хайрын зүүн зөндөө татлаа хангасаар амир чимэн хангуун шигэрнэ хангуун шигэрнэ хайрын совин татлаа хайрын зүүн зөндөө татлаа Тэнцүүлэн багтаа хүлээхийн жаргал сайхан чамайг хүрээд иртэл хүлээн зэлмэх тэнгэр цолон татнаа зэжин дунд чимэн нэрнэ нартай өдрийн борши хангастай хам чимэн хангуун шигэрнэ хайрын совин татлаа хайрын зүүн зөндөө татлаа хангастай амир чимэн хангуун шигэрнэ хангуун шигэрнэ хайрын совин татлаа хайрын зүүн зөндөө татлаа хангастай амир чимэн хангуун шигэрнэ хангуун шигэрнэ хайрын совин татлаа хайрын зүүн зөндөө татлаа хангастай амир чимэн хангуун шигэрнэ хангуун шигэрнэ Баярлалаа.
За хишгэ маань ерөөсөө одоо энэ нэвтрүүлгийн нэрээ ямар гоё ойлгоч ба. Энэ нөгөө хөгжим тоглоод ирсэн чинь бид нар сэтгэл санаас эргээд тэгээд ер нь бол одоо хүний би бүр айгу тий боо ад жаргал болоод сэтгэл хөдлөөд бүр сайхан бол явчихлаа. Агуу хүний уран бүтээлэл одоо үлдэх юм да. Би яасан баяр ахыг сайн харж ирсэн. Найзынхаа дууг сонсоод танд ер нь юу бодогдож байна? Сайн тэгнэ бас баяр. Анграчин дөгчи дуулдаг байсан бас бид чи шүү. Тэгж чинь. Гоё явахтай амьдрал өргөнжүүлж байна. Найзынхаа дууг сонсох сайхан байлгүй яах вэ? Тэгтээ 70 хүрэхээс 7 хоногийн өмнө яцчихлаа шүү дээ. Гэтэ яг вэ өнөөдрийн нэвтрүүлэг бол долгионыхаа тухай нэг сайхан дурсамжийн нэвтрүүлэг хий гэж бид нар бас яриад байгаа. Долгион маань өөдрөг гэрэлгээтэй хүн байсан юм байна. Олонтой хүн байсан юм байна. Бидний дунд долгион шиг олонтой хүн олон биш байх гэж юу? Нөгөөтэйгөр байна шүү дээ. Тэгээ өнөөдрийн бидний нэвтрүүлэг бол яг над юу бодогдсон бэ гэхээр анд найзын үерхлийн тухай юм байна л да. Энд байгаа улсууд саяхан бурхан болсон долгион маань бид олон 10 жил би долгионтой жишээлбэл 60 жил үргэсэн байж шүү дээ. Та амьдрал эхэлдэг дуустдаг. Арвогийн жам. Тэгтээ биш та найз нөхөд нэг ингээд нэг хамтраад нэг юмны төлөө зорддог штэ. Энэ бидний яриад байгаа кабелийн телевиз, энэ гой бүтээлүүд өсөл хүнээс үлддэг юм тэр штэ. Бид бүгд явна. Хүний ард юу үлдэх вэ? Долгионы ард маань нэг гой сайхан дуунууд үлдчихэж байгаа юм. Долгион гэж их тийм гэрэлгээтэй сайхан хүн байсан юм байна гэсэн гоё дурсамж үлдчихэж байгаа хамгийн том юм болов. Энэ бидний хийж байгаа түрүүний бид нар ярьлаа шүү дээ. Бид 3 цаастай болцоход алт тухсангүй, архины үйлдвэр байгуулсангүй. Өөрсдөө сонирхож байгаа кабелийн телевиз тэл чадах ятгаараа зүтгэсэн бэлдээ устай өнөөдрийнх шиг байсангүй шүү дээ. Мөнгөтэй төгрөгтэй байсангүй шүү дээ. Тэгэл одоо гамболд маань долгион маань бүгд оролцсон доо. Ингээд хамтын юм ингээд явж байгаа байхгүй. Энийний тухай нэвтрүүлэг юм байна л гэж би ойлгож байна. Энэ бол үерхлийн тухай нэвтрүүлэг. Энэ бол анд найз нөхөд. Манай долгионы нэг сайхан дуу байдгийг үгийг бичээд өөрөө бичсэн, аяыг бичсэн. Амьдрал найз дээр тогтдог гэдэг. Олон жилийн гэртээ хүүхэд байхдаа бид танилцаж найз болсон. Олон жилийн тэртээ сурагч байхдаа бид гитар тоглож сурсан. Амьдрал хайр дээр тогтдог гэж үнэ. Амьдрал найз дээр тогтдог гэж бас үнэ. Бид нар одоо ингээ эргээ харсан чинь бүгдээрээ гарал үүсэл бараг нэг, бүгдээрээ бараг нэг сургуулийнхан. Бид нар ч одоо энэ баярч дээр, инх чаргалч дээр, долгионч дээр, ган хуягч бид бүгдээрээ нэг сургуулийнхан тий. За инкват бид нар бол олон жилийн анд нөхдүүдтэй. Тэгээ ингээд бодоод байхад бол эцсийн хүнээс юу үлддэг вэ гэхээр бүтээсэн зүйл нь үлддэг юм. Тэгээ сая ярьлаа. Манай андууд бол шүү дээ энэ хийсэн 30 жилийнхаа хөдөлмөрийг бахархаж болно. Хүн өөрийнхөө төлөө хийгээгүй.
олон түмний төлөө хийсэн. Энэ нь бол үр шимээ мянга байтугай сая хүнд бол хүртээсэн байна шүү дээ. Бид нар одоо эцсийн тодорхой амьдралаа өнгөрүүлчихэд ингээд эргээд юм харахаар бол шүү дээ. Бахарх юмыг бол баггүй бүтээсэн гэдэг нь бол саяны долгионы тухай ярьж яхад ч гэсэн надад яг бодогдож байгаа байхгүй. Зөндөө олон юм хийсэн байна, бүтээсэн байна, үлдээсэн байна. Тэрийг цааш нь аваад явах хүмүүсээ бэлдсэн байна. Тэрийг аваад явах уран бүтээч ч гэсэн байж байна. Ингээд ингэж бодохоор бидний бие биенээ хүндэлдэг тэр харьцаа, бие биенээ хайрладаг тэр мэдрэмж асар чухал юм байна гэдгээр одоо өнөөдөр ингээд яг энэ өндөрлөг дээрээс ингээд харагдаж байгаа байхгүй. Тийм учраас би бас өнөөдөр тануудыг ийм нэвтрүүлэг дүүрээд энэ сэдвийг босгоод хэдийгээр бид кабелийн телевиз гэж ярьж байгаа боловч үндсэндээ бол энэ их том өргөн сэдв болоод хувирчлаа шүү дээ. Тэгээ энэ нэвтрүүлгийг зохион байгуулсан өрсөн одоо 25 дугаар сүгийнхэндээ баярлалаа. Чам ч гэсэн одоо энэ нэвтрүүлгийг хөтлөж байгаад баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ би бас энэ өдөр бас Долгио ахыгаа дурсаад та нартай нэг Долгио ахыгаа бас нэг сайхан аялгау тоглож үүж өгвөл ямар вэ? За өнөөдрийн нэвтрүүлэг бол маш олон талын их олон сэдвийг хөндлөө. Тэгээ бидний хувьд бол одоо 40 мянгатын тухай одоо сансар кабелийн телевиз ард түмнийг яаж одоо соён гэгэрүүлж ирсэн их маш олон сайхан төвийг ярьлаа. Тэгээ өнөөдөр бол их сайхан нэвтрүүлэг болж байна. Тэгээ ангира агчигаа бисээ хараад бас үнэхээр бас Долгио ах юм тэр сайхан дуулаад сонсоод ингээд бол яг одоо ангира агч маань бас их гой баясгалантай байж шít. Тэгэхээр энэ хүний бол одоо агуу хүний бол одоо бүтээл нь л үлддэг юм байна. Тэгээд Долгио ахтай одоо бид нар үнэхээр баярлж явдаг. Хотын соёл маш олон зүйлийг бидэнд бол сургаж ирсэн. Тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгэндээ бас одоо маш олон ивент тэтгэгчнэр одоо оролцож байгаа. Тэгээд яалтчгүй одоо энэ нэвтрүүлэг дотор спонсороо ярихасаар аргагүй. За манай нэвтрүүлгийн спонсороор одоо Испани 150 жилийн түүхтэй алдартай Сан Мигель би оролцож байгаа. Мөн одоо шидэт хүнс одоо компани одоо нэг сайхан Монгол одоо ийм бичээн байгаа. Тэгээ та нар маань нэрээ бичээ эдсэн үү? Ямар шух хамттай байна? Таалагдсан уу? Дандаа идэж ямаар. Тэгээд их гоё ийм эслэгтэй ямар ч одоо өөх тос ороогүй. Дээрээс нь нөгөө Монгол нутгийн одоо яг цэвэр одоо чацарга нөхрийнүүд нэрс гэдэг тийм олон сайхан жимсээр игдсэн одоо ийм гоё бүтээгдэхүүн байж байгаа. За мөн одоо манай нэвтрүүлгийн спонсороор Японы одоо Кальпис сода гэдэг алдартай ундаа байгаа. Мөн одоо Метацу сайдер гэдэг энергийн ундаа гэдэг. Ер нь маш олон компаниуд одоо нэвтрүүлгийн маань ардталд ажиллаж идэг. Тэгжээж нэвтрүүлэг маань бас үзэгч та бүхэндээ хүрж идэг. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээр бол одоо маш сайхан зүйлийг ярьлаа. Тэгээд нэвтрүүлгээрээ бас бид нар оюун бүлэг ихчийнхаа бас нэг сайхан дууг бас хэдүүлээ сайхан сонсъё. Оюун бүлэг ихч маань бас Долгио ахтай ер нь хамтарч бас ер нь анх яаж Долгио ахтайгаа танилцж ер нь уран бүтээлийн тэр гайхамшигтай бүтээлүүдтэй уулзсан бэ? За мэдээж хүүхэд байхдаа 80-аад онд
10 жилийн сургуулийн хүүхэд байхдаа инээмсэглэл хамтлагийн бол би улаан фэн байсан. Инээмсэглэл хамтлагийн бүх дуунуудыг өөрөө дуулдаг. Тэгээ гитар дээр ингээд оруулаад одоо инх өглөө эднэр гоё дуунууд байдаг чинь асхын чулуу инх өглөө эднэр бүгдийг би ингээд дуулдаг. Бүх дуунуудыг мэддэг, дагаж дуулдаг тийм байсан. Тэгээд 85 онд 10 дугаар ангиа төгсөөд урлагийн зам руу ороход л Далхи ахтай тэгэл холбогдсон доо. Тэгээ мэдээж ангирмаа битээр бас найзууд тэгээд битэрийг одоо байж ах хугацаанд Далхи ах одоо яг орж гарна тий. Ингээд бас ах дүүгийн тийм харьцаатай тий дараа нь уран бүтээлийн харьцаатай ингээд олон жил байлаа. Тэгээд Далхи ах нэг за дүүдээ дуу өгнө гэл тэгж явж байгаад энэ зурдын дурлал дассан сэтгэл хоёрыг өгсөн. Тэгээ энэ миний 2 дахь цомгонд энэ 2 дуу орсон байгаа. Тэгээ сая сүүлд харин надад цэнхэр алчуурт бүсгүйгээд их гоё дуу өгсөн. Тэгээ тэрний одоо бүх аранжировкийг хийлгдсэн удахгүй энэ одоо цацагдана. Тэгээ мэдээж түрүүн гамбал дахин хэлдэг яг үнэ би бол Далхи ахыхаа дурсгалт гэж хэлэхээс илүү тэр хүн яг бид нартай хамт байгаа байхч болно. Тэгээд ах маань тэгээд 3 дахь дуугаа сонсох байхаа гэж бодож байна. Би концертн дээр нь бол тоглосон л да дуулсан. Тэгээд одоо клиптэй хүргэх гээд жаахан цаг хугацаа хэрэгтэй байгаад байгаа юм. Тэгээд ах над сүлийн дуу үнэхээр гоё дуу өгсөн. Өнөөдрийн манай гэж хэлмээр. үзэгчид бид нар бүгд анхныхаа сонсогч нар юм байна тий. Үгүй би тэр дууг өнөөдөр дуулахгүй. Тэр дуу би тий тусад нь бүр Далхи ахтай зориулъя гэж яагаад бүр гаргах юм байгаа. Одоо болохоор би дассан сэтгэлгээд Лувсан Вандангийн Наран гэрлийн үг Далхи ахын маань ая дассан сэтгэлгээд байгаа. За таны тайлбар дээр үү.
Тэмүүлээ Үри Цоглошик Халаас Гэрэлтэж Уйзави Уйрхлээс Үдэн Оргач Уйзая Өнөөдрийн нэвтрүүлгийн бас нэг цоошны спонсор орж ирсэн. Бас та нартай танилцуулнаа. За одоо манай шидэд хүнс компанийн одоо Sora Bytes гэдэг одоо манай Монгол гоё бичээн гарсан байж байгаа. Энэ бичээн бас юугаараа гол онцлогтой гэхээр гадаадаас ирж байгаа янз янзын бичээнүүд чинь таранс тос ихтэй. Нөгөө муудуулахгүй гэдэг олон янзын хольц хийдэг. За энэ одоо бичээний гол онцлог нь юу вэ гэхээр чацарга нөхрийнүүд айнс гэдэг олон төрлийн жимстэй. Гол нь энэ доторх тос нь цэвэр одоо малын одоо цөцгий. За та нар манай сайхан бичээнээ идээд зооглоорой нэрээ идэж үзсэн үү? Ямар амттай байна? За гамбалтайхад идэж үзээрэй. За. Их ахсаасан дамжуулаад явчихлаа. Ер нь их гоё бичээн байж байгаа. Тэр сав баглаа бодлон их гоё. Ондоо юм аа. За ондоо юм аа гэсэн шүү. За энэ компани бол одоо тэгээд дараа нөгөө яах нь вэ штэ? Баяраа ахын данс руу бас нөгөө рекламныхаа мөнгөө хийх нь шүү дээ. Тийм ээ? Sora Bytes. Тэгвэл би өөрөө ярих л та. Тоглоом шүү. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Өнөөдөр урт цагааны годамжид хүрэлцэн ирсэн сайхан ах нартай болон сайхан найз бүсгүүжүүлдэ энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Тэгээд түрүү нөгөө нэг арын өрөөнд ярьж исэн та бүхэн нэг сайхан дурсамж ярьсан тэр дууг та бүхэндээ хүргэе. Бүгдээр хамтдаа дуулцгаая.
чи дэлхийн заяатай Дэди хүмүүс олуулаа Дэди сайхан хорводоо Дэлгэр цагийг авчирнаа Хожмын амьдрал сайхнараа хорвоод хүмүүс цайдган сэтгэлээрээ цагийг идлээсэй Амьдрал үргэж сайхнараа алтан нараа мандсан хөвээрээ аштыг гэрэлтэй Амьдрал сайхнараа